Hey юу хийсэн залуусаа шинэ сар шинэ 7 хоногийн базаа видеогоор үзэж байгаадаа та бүхэндээ маш их баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн базаанд маань олон сонирхолтой мэдээлэл байгаа учраас та бүхэн дуустал нь үзээрэй. Олон юм яриад яг шууд ихний сэдвтэй орцгоё. За ихний сэдв бол саяхан болоод өнгөрсөн сонгуультай баг зэрэг холбогдож байгаа. За да ялангуяа бол секс гамбогттой. Мэдээж бол саяхан сонгуул болоод өнгөрсөн гэхдээ үр дүн нь ард түмний тим ч бас хүлээж байгаагүй үр дүн байсан. Монгол ардын нам үргэлжлүүлэн Монгол улсыг бол удирдах харуулсан. За ер нь бол миний бодлоор энэ үр дүн тодорхой байсан. Мэдээж та бүхний харж байсанчлан бол нийгэмдэр бол маш шудраг бус өрсөлдөөн явуулсан хүчний маш их тэнцвэргүй тулаан бол явагдсныг харж байгаа. Монгол ардын намд бүх эрх мэдэл, бүх мөнгө төгрөг нь байгаа. За тийм ч учраас үр дүн бол нэг иймэрхүү гарсан. За яг үүндээ миний бодлоор бол харин ч Монгол улсын энэ удаагийн сонгуул нэг арай гайгүй боллоо. Монгол ардын намыг бас учиргүй ингээд улаан дамгаалах юм болов уу гэж утсан ч бас үгүй те, нэг жоохон холилдсон, тэгээд өнгөөр бас тийм солонгорсон бол сонгуул боллоо. Ардчлан нам хүн нам гэдэг ерөнхийдөө бол нэг гайгүй олон суудлуудыг авчлаа. За мэдээж та бүхний мэдэж байгаачлан сонгуулийн үеэр бол олонний танил дуучин, жүжигчин те спортын тамирчид хүртэл маш ихээр бол ардын намд худалдагдаж байсан. За түүний нэг нь бол мэдээж манай хипхоп салбарын секс гамбогд байсан. За тэгээд цаашаа саяхан сонгуул дууссаны дараа нэг иймэрхүү мэдээллийг бол хийсэн байна. За бүгдээрээ сайн байцгаана. Сонгуул дууслаа. Ямар ч байсан Монголын ард түмэн авилгалын эсрэг тэгээ бүгдээрээ нэгдэж чадлаа. Саналаа өглөө. Ард түмэн яллаа. Тэгэд энэ жилийн холимог тогтолцоо ямар ч үр шимээ өглөө салбарын төлөөллөд улс төрд орж ирэх гэж байна тий. Өмнө улс төрд судалтай байгаагүй хүмүүс чагсаалтаар орж ирж байна. Энэ хүмүүс бол яг ажиллаа хийдэг хүмүүс. Тэгээд бусад намууд ч гэсэндээ ашигтай сонгуулийн тогтолцоо гэж энийг би харж байгаа. Ямар ч нэгдүгürt хүмүүс тэгж байгаа шүү дээ. За миний эргэн тойронд байсан хүмүүс ингээд дургу байсан, сошиал медиа дургу байсан. Энэ бол худлаа гэдэг тий. Энэ бол яг бодиттой яагаад тэгэхээр та 1.4 сая сонгогчтой нэгдүгürt уулзч үзээгүй. Тэгээ дээрэс нь бити өөрийнхөө сошиал медиагийн дагагчд, өөрийнхөө гэр бүл найз нөхдөр хязгаарлаа. Тэгээ энэ Монгол улс чинь том хүн болгон янз бүрийн санаа бодолтой байгаа. Тэгэд нэмээ хэлэхэд энэ одоо Монголын хамгийн одоо энэ асуудал ба шүү дээ. Болтой утаа төвчрлийн асуудал бол ерөөсө орон сууцтай болж шийдэгдэнэ. Гэхдээ энэний одоо юу гэдэг эхлэл бол тавигдсан. 2024 оны 4 сарын 19-нд хэдүүлээ баялагын сангийн хуультай болсон. Тэгээ энэгээрээ дамжуулж хэдүүл орон сууцтай ирээдүйд болно. Тэр бол ойлгомжтой. Тэгээ би 2028 онд нэр дэвших хүсэлтэй байгаа ш. Би 2028 онд ямар ч нэр дэвшин. Тэгээ хэдүүл одоо ямар ч хэлсэн Монгол ардын намаас хариуцлага нэхий хамт. Тэ? Бүгдээр хамтдаа надтай нийлээд хариуцлага нэхий хэдүүлээ. Ажил болж гин үү, бүтэж гин үү, юу болж гин гэдэг тэ. Бүгдээр шаардлага тавиан тэгээ ямар ч хэлсэн бүгдэнд баярлалаа. За секс гамбогдын энэ мэдээлэл бол миний сонирхлыг маш ихээр татаж байна. Тэрээр 2028 оны сонгуульд бүр нэр дэвшнэ гэдгийг аль бие осгоор зарлчих шиг боллоо. За түүний цомгийн нээлт нь 7 сарын 10 хүртэл хойшилсан гэсэн. За саяхан сонгуул болоод дууслаа те. За одоо энэ тоглолтоос монголчууд хэр cancel culture-дж чаддаг болсон юм бэ? За одоо үүнийг л харах үлдлээ. Үүнтэй уялдуулаад бол армаа очихгүй гэдгийг хэлсэн 168 болон рэпер Rookie нар бол та бүхний мэдж байгаачлан очихгүй гэдгийг илэрхийлсэн. Харин одоо бусад артистуудыг ерөнхийдөө харах үлдлээ. За энэ бол ерөнхийдөө ёс зүй этик гэж би ойлгож байгаа. За окей, дараагийн сэдв дээр маш гоё мэдээллийг та бүхэндээ хүргэе. Pizza Hut брэнд 10 жилийн ойн баяраараа 10 азтай хэрэглэгчээ Хайнан арал руу аялуулах эрхийн бичгээр бол шагнах гэж байгаа юм байна. За 7 хоног бүрийн 5 гарагт Pizza Hut эмээн Facebook хуудасаараа 10 жилийн бэлгээ задлж байгаа бөгөөд тухайн бэлэг урамшуулалд хамрагдсан баримттай хаялгүйгээр за Pizza Hut Loyalty цэгийн сайтаар ороод бүртгүүлэх юм байна. За тэгээд Хайнан руу аялах 10 азт нь бол 10 хэрэглэгч нь бол тэнцэнээс бол тодорхой юм байна. За тэгээд 10 жилийн турш амтд халуун пиццагаар аз жаргалын хамт түгээсээр байгаа Pizza Hut-ийнхандаа 10 жилийн ойн байрын бол мэндийг хүргье. Үзэгч та бүхэн ч гэсэн 7 хоног бүрийн урамшуулалтад идэвхтэй оролцоод Хайнан арал руу аялаарай. Баярлалаа. За тэгээд шууд дараагийн мэдээнд орцгоё. За дараагийн мэдээ бол рэпер Big G-тэй холбогдож байгаа. За хэрвээ та бүхэн миний өмнөх базааг үзсэн юм бол рэпер Big G бол хятадд ерөнхийдөө бол cancel дуулж байгаа, ялангуяа Хөх хотод өвөр Монголд. За окей, Big G-ийн хужаа гэдэг дуутай холбоотой мэдээллүүд ар араасаа хөврөөд өөрийнх нь ч тоглолт цуцлагдлаа. За бас Сонос гэдэг фестивалийн Монгол артистуудын тоглолт хүртэл цуцлагдсан. Тэгээд бас үүгээр зогсохгүй өвөр Монголд бас баруун үзмчин фестивал гэж жилд болдог маш томоохон фестивал байдаг 3-4 өдрийн. За тэр
тэр өдрийн Монгол артистуудын тоглолтыг хүртэл саяхан бол Хятадын соёлын амнаас цуцалсан байна. Үүгэж зогсохгүй энэ жил болон эх жилүүдэд болох Монгол артистуудын тоглолт, хипхопчдын тоглолттой за энэ бүхэн бол маш том эрсдэлд орж ийн гэдэг бол мэдээлэл байгаа. За тэгэхээр бүхэл бүтэн 13 жилийн өмнө бүтэн үндэстэн доромжилсан хужаа гэдэг дуу за одоо 2024 онд бол Big J болоод за бусад Монгол артистуудад бол маш том асуудал болоод байна. Гэхдээ нэг сайхан мэдээ байгаа нь өвөр Монгол болон ар Монгол connection бол иргэн бол уран бүтээл дээр нэгдэж эхлээд байна. За тухайлах юм бол Gang Bang Баяна болон за Axman хоёрын бол дуу цацагдсан байгаа. Уг дуу нь ерөнхийдөө 2-7 хоногийн өмнө цацагдаад одоогийн байдлаар 53 мянган үзэлтэй байгааг та бүхэн харж байна. Уг дуу нь яг ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ? За цэцэг гэж яг юу хэлээд байгаа юм бэ те? За энэ бүхнийг мэдхийг хүсэж байх юм бол би сайхан рэпер Axman те Хөх хотод өөрийнх нь дуун дээр бол реакшн хийсэн иймэрхүү видео байгаа та бүхэн бол үзэж болно. За тэгэд үүнээс гадна ар өөр ахин нэгэн connection байгаа нь бол та бүхний мэдж байгаачлан Johi with the Jelly Гинжин болон Psycho гэдэг маш гоё хамтрал. За зарим нэг үзэгчид бол өвөр Монголын Psycho хэмээх хамтлагийг бол мэдж байгаа. За тэгэд энэ Гинжин болон Psycho нар яг яагаад анх хамтрал хийж вэ? За 23 подкастын хэсгээс та бүхэндээ сонсгоё. Эхлээд яг надад авч хэлэх юм бол одоо би бол шууд нэг Psycho яг иймэрхүү нэг vibe. Тэгээд бит хэдий нөгөө чилийн яг тиймэрхүү vibe-тай дуу хийд юм уу гэж бодсноо Гинжин хэлсэн шүү дээ. Анх хамтрал хийж ихдээ бид нэр чил хийснээс илүү хайп хийсэн дээр байх. Тэгээд бит хэд харин нэг ямархуу шиг дуу хийнэ гэхэд Гинжин Memphis хийгээд. Тэгээд би нөгөө Memphis rap тэгээд ямар шиг байдгийг ингээд Гинжинээс бас яг жинхэнэ нэг системтэй ойлгосон. Ягаад гэвэл би өөрөө нэг их амар ялгаггүй да. Надад бол ингээд trap гэсэн нэг тийм нэг тийм нийлэмдээ бүр trap гэдэг тиймэрхүү мэдрэмжтэй байснаа нэг эхлээд ингээд яг ингээд лавлал энэ ямар шиг байдгийг тэр нь ямар шиг байдгийг ингээд тэгээд сонсон чинь яг нөгөө 36 Mafia, Juicy J, Project Pat яг тэднээс яг тиймэрхүү тэднээс нь яг Memphis байна гэдэг. Окей. Тэгвэл би ойлгосон ингээд тэгээд байжснаа өдөө хойно би нөгөө виза авах гараа явжсэнд яг ингээд таксин дээр явж байхад ингээд дэше үүл мүл харагдахгүй юу. Тэгээд шууд яг энэ нэг бит нь гараа ирсэн. Тэгэхэд бит гарч ирэхэд бас сэдв нь гарч ирээгүй байсан. Би яг энэ сэдвийг төсөөлөхөд бараг өөрөө 8 удаа эхлүүлсэн. 8 сэдв эхэлсэн шүү дээ бараг. Яг бүр орохгүй. Яагаад гэхээр аян чил. Тэгтээ миний сэтгэл хайп. Тэгээд орохгүй байснаа онцлог ирээгээд яг надад Johi болоо Jelly бодогдоод this is kind of new mix. Яагаад гэвэл Johi ч Монгол, Jelly ч гадаад шүү. Тэгэхэд ингээд яг Монгол хипхоп тэгээд гадаад хипхоп, Монгол хэл хипхоптай ингээд хамтарч их шиг санагдаад бас нөгөө талаар бас нөгөө бид нэр Гинжинтэй ингээ хамтарч их шиг тийм хамаг юм ингээд бүр тайлгадаад хамаг юм ингээд бүр сайхан тайлгадаад одоо тэгтээ Johi болоо Jelly бас сайхан хамттай шүү дээ. Яаны сайхан хамттай. Тэгээд хараа шууд энэ сэдв гоё байна гэд яг нөгөө Memphis нөгөө стайл дээр Johi with the Jelly гэд орж ирэхэд амар гоё ингээд уншихад бас амархан. За тэгэд үүнээс гадна саяхан 7 сарын 1-нд Гинжин болон Mrs. Sam-нар Pokemon хэмэх дуугаа ол цацсан байна. Сарын өмнөх базан дээр чөлөө би нэг Helene Cheli гэдтэй за энэ Япон бүсгүйтэй хамт уран бүтээл хийж байгаа юм болов гэж бодсон чинь за үгүй байсан байна. За зүгээр л Helene Cheli бол клипэнд нь зүгээр тоглоод гоё hang out бол хамтдаа хийж байгаа харагдана. Pokemon клипний эхлэл дээр бол exclusive producer за Big Hoss хэмэх нэртэй хүн одоо шинээр Монголын зах зээл дээр гарч ирж гинүүдаа хэмээн бол харагдаж байгаа. За тэгэд үзэгч сонсогч бидний хувьд Big Hoss хэмээх энэ нэрийг бол цаашдаа их л олон уран бүтээл дээр харах бах та. Тэгээд нэгэн нууц ноёнтон бол Монголын хипхопын зах зээл дээр бол мэндэлж байгаа харагдана. За тэгээд ойрын үед бол маш чанартай уран бүтээлийг хийж байгаа зах зээл дээр хамгийн их яригдж болох зүйлсийг хийж байгаа хүн нь бол яхарахгүй Гинжин болон Mrs. Sam хоёр байна. Яхарахгүй тэгээ бас тоглолтын идэвхжүүлэлт бол эхэлсэн юм шиг байна. За тэгээд миний энэ удаагийн бичлэг үүгээр өндөрлөж байна. Subscribe дэрхэ бүү мартаарай. Sag out. Баяртай үсгчтэй.